За сайн залуусаа Visual Buyer миний өдрөө байна. Өнөөдөр та бүхэнд би Sony камерны custom тохиргоог хэрхэн яаж хийх вэ гэдэг талаар зааж өгсөн юм байна. За ингээд би камерт ямар хуу custom тохиргоонуудыг хийсэн товчлорууд дээр ямар үйлдэлүүдийг ашигладаг вэ? Гарын доорх аль болох эвтэйхэн болгож тохиргоонуудаа оруулсан бэ гэдгийг та бүхэнд сонирхуулах гэсэн. За энэний тулд бол та меню руу ороод камерны зурагтай 2 дугаар хуудасны 8 дахь зэсэнд хамгийн дээдлэл нь custom key гэж байгаа. Тэр рүү та орох юм бол 3 хуудас тохиргоо байгаа. Эхний хуудасны хамгийн ихт нь control wheel-ийг бол not set буюу ямар нэгэн тохиргоо хийгээгүй. Яагаад вэ гэвэл артлын эргүүлдэг хүрдийг санаандгүйгээр та оролцдог магадгүй ингээ хөтлөгчдөг болохоор ямар нэгэн тохиргоо та өөрчилж магадгүй, тийм болохоор тэрийг та болж өгвөл ямар нэгэн үйлдэл хийхээс зайлсхийгээд control wheel-ийг бол юм тохируулаагүйгээр орхисон байгаа not set байгаа. Custom button нэг дээр бол би Finder Monitor Cell гэдэг тохиргоог тааруулсан байгаа. Тэр нь юу вэ гэвэл нэгдүгээр товчийг дараад та Viewfinder Deluxe 2 нь өөр автоматар солигддог байгаа. Энэ дээр мэдрэгчтэй ямар нэгэн юм ойртонгууд одоо шийдвэл ингээ ойртонгууд таны Viewfinder ч өөрөө ажиллаж эхэлдэг. Холтонгууд дэлгэц нь бол ажиллаж эхэлдэг байгаа. Энийг би яагаад боловсон бэ гэвэл ямар нэгэн нөхцөл урдуур нь ингээд юм явах ч юм уу те, эсвэл та ямар нэгэн тэнцвэржүүлэх gimbal ашиглаж байгаа тохиолдолд урдуур нь ингээд ямар нэг юм явахад Viewfinder руу шилжих ч юм уу те. Ямар нэгэн хүсээгүй нөхцөл Viewfinder руугаа шилжээд байхыг зогсоохын тулд нэгдүгээр товчлуурыг бол энэ хоёрыг канопинд орж солиход зориулж тохируулсан байгаа. За ингийн тулд бол та бас эхлээд зайгаа мэдрээд ямар нэг юм ойрчинэг үе гэдгийг автоматар ингэж хоорондоо шилжиж байгааг эхлээд болиулах хэрэгтэй. Тэрний тулд та 2 дугаар хуудасны 6 дээрээсээ хоёрт нь Finder Monitor гэсэн тохиргоо байгаа. Тийшээ ороод тэрийг та Viewfinder юм уу Monitor болгож болно. Та энэ хоёрын аль нэгэн дээр тавьсан тохиолдолд Monitor дээр тавих юм бол камер чинь асах тоолондоо дандаа Monitor дээр гарна гэсэн үг байгаа. Би бол Monitor дээр нь тавьсан байдаг. Custom key 2 дугаар төвчлөрөн дээр бол Zoom гэсэн үйлдэлийг сонгосон байгаа. Энэ юу вэ гэвэл татдаггүй дурантай байсан ч гэсэн zoom хийх тодорхой хэмжээнд zoom хийх боломжтой байгаа. Энэ clear image zoom нь digital zoom-аас юугаар ялгаатай гэвэл ямар нэгэн нэгтаршлыг бол маш бага алдагдуулдаг Sony-гийн шинэ технологи байгаа. Та бүхэн энийг туршаад үзээрэй. Хэрвээ танд ямар нэгэн тодорхой хэмжээнд хүрэх ямар холын зайд богино линзээр авах гэж оролдох танд жоохон хэмжээний татах боломж байвал энийг ашиглаад та 2 дахин байна уу, тэрнээс ч баг их татчих боломжтой байдаг. За энийг бас бичлэгэн дээр ашиглавал маш их тохиромжтой байдаг. RAW форматаар зураг авдаг бол зурган дээр энэ zoom бол ажиллахгүй. Ингээ 3 дугаар товчлорон дээр бол APS-C 35 full frame cell гэсэн гормыг тааруулж өгсөн байгаа. Энэ нь яадаг вэ гэвэл 3 дугаар товчлорон дээр та даарснаар crop sensorтэй камер шиг ажилладаг байгаа. Ингэснээр танд ямар давуу талтай бэ гэвэл бас тодорхой хэмжээний бас crop sensor буюу 1.5 дахин юмыг татаж авчирдаг байгаа. Мэдээж нэгтаршил бол багасна. Нэг үгээр хэлэх юм бол 50 мм-ийн линз байх юм бол та энэ товчлуурн дээр дарснаар таны линз чинь 75 мм болж татаж авчирдаг байгаа. Энэ ялангуяа бичлэгний үед танд маш их хэрэг болохоор зүйл байгаа. 4-р товч буюу энэ доор хогийн савны товчлуурн дээр бол би touch operation cell гэдэг touch screen-ээр та фокуса наастааш нь хөдөлгөж болдог байгаа. Энийг та унтрааж асаадаг товчлуурыг би 4-р товчлуурн дээр ашигладаг байгаа. 2-р хуудас руу оръё. Хамгийн ихэнд нь бол multi selection center button гэж байгаа. Энэ нь бол энэ нэгсэндээ зүгээр л joystick одоо энэ артлын хөдлөгдөг эрхээ уруугаар joystick focus гэдэг байгаа. Энийг бол байгааг нь focus стандарт буюу зүгээр л фокусаа тааруулдаг дээр тохируулсан байгаа. Center button гэж байгаа. Center button нь бол энэ эргүүлдэг хүртний голын товчлуурыг хэлж байгаа. За энэн дээр бол би eye after focus-ыг тохируулсан байгаа. За энэ голын товчлуурн дээр дарснаар яадаг вэ гэвэл зураг авахдаа
ямар нэгэн хүний болон амьтны нүдийг нь зөвхөн фокусдох боломжтой байдаг. Энэ товчлуурыг та идэвхжүүлэхийнхаа өмнө та камерныхаа face detection IR focus буюу нүрийг хайгаад нүдийг хайж олдог гормыг та эхлээд идэвхжүүлэх хэрэгтэй. Энийний тулд та менюнийхаа 1-р хуудасны 6-р зэсэн дотор дээрээсээ 3-т нь on болгох хэрэгтэй байгаа шүү. Тэгээ left button дээр бол dry mode байгаа. Dry mode гэдэг нь та single shot хийх үү, эсвэл continuous burst mode байх уу, high burst байх уу гэдгээ тохируулдаг. Нэг үгээр хэлбэл нэг хэн зураг дараад авах уу, эсвэл дараал байнгут таны зурагч ингээд шүршээд олон зураг авах уу гэдгийг тохируулдаг байгаа. Right button буюу баруун талын товчлорыг дарахаар ISO-г өөрчилдөг байгаа. Down button дээр бол би юм тохируулаагүй байгаа. За ингээд custom key-ийнхаа 3-р хуудас руу орвол хамгийн дээлт нь байгаа IEL товчлуур дээр IR focus буюу нүдний фокусыг бас адилхан тавьж өгсөн байгаа. AF on button дээр бол AF on товчлуурыг хийж өгсөн байгаа. Нэг үгээр хэлбэл миний камер бол AF on button-аараа фокусдаг байгаа. Энэ тохиргоог хийхин тулд та эхлээд бас камеранда back button focus-ын буюу артлынхаа товчлууруудаараа фокусдаг болгож өгөөд дараа нь та энэ тохиргоог хийж өгөх хэрэгтэй байгаа. Яагаад гэвэл уртлынхаа shutter button-аараа миний камер бол фокусдаггүй. Яагаад гэвэл артлаараа фокустаад уртлаараа зураг авдаг байгаа. Энэ юунд давуу талтай бэ гэвэл та зураг авах тоолондоо фокусдах шаардлагагүй. Нэг фокусдсан бол тэрийг орхиод дахин фокусдах шаардлагагүйгээр 2-3 удаа авах ч юм уу те. Мөн бас та фокуса continuous focus буюу үргэлжийн фокусдж байдаг гормон дээр байх юм бол фокусоо үргэлжийн мөнхөд дараад уртлаа бол байнгын авч салгаад яж хат таны фокус бол эзэж алдагдахгүй, зөвхөн байнгын тэр хүнийг дагсан хിവэрэ байх болно. Гэх мэтчлэнгээр давуу талууд бол байгаа. Хэрвээ та камера back button focus буюу тэ артлын товчлуураараа фокусддаг болгоод уртлынхаа фокусыг унтраахыг хүсвэл та меню рүүгээ ороод 1-р хуудасны 6-р зэсэн дээр хамгийн доотлолт нь байгаа AF with shutter гэсэн сонголтыг off болгож өгөх юм бол таны shutter button чинь зөвхөн зураг авах гормонд ажиллана гэсэн үг байгаа. За ингээд би бол иймэрхүү тохиргоонуудыг камер дээр ашигладаг байгаа. Таны тохиргоо бол минийхтэй заавал адилхан байх шаардлагагүй. Гэхдээ та өөртөө миний тохиргоонуудаас хэрэгцээтэй болон мэдгүй байсан зүйлүүдээ бас мэдэж авсан байхаа гэдэгт найдаж байна. За ингээд сонирхолтой баахан миний ярьсан бичлэг маань энэ төрөд өндөрлөж байна. Дараа уулзъя. Keep shooting. Visual vitamin. Bye. За энэ хүү дашмыг ашиглаад Улаанбаатар цугаан авааждаа зориулаад